За та бүхэнд CDL permit writing exam буюу тракны жолооч болох эхний алхмын шалгалтын талаар мэдээлэл өгье. За CDL авахын өмнө эхний алхам бол CD permit, learner permit авах шаардлагатай. Энэ шалгалт нь бол бичгээр буюу компьютер дээр өгдөг шалгалт байгаа. За ямар шалгалтууд байдаг вэ гэхээр General Knowledge Exam. Энэ дотор замын дүрм, ачаа тээврийн аюулгүй ажиллагаа, жолоочийн хариуцлагын талаар тавьсан асуултуудтай. Air Brakes Exam. Агаарын тоормсны систем, тоормсны алдаа, тэдгээрийг шалгах, inspection хийх талаар. Combination Vehicle Exam. Трак, трейлерийн бүтэц, холболт, салбалт, жак, найп зэргийн аюулуудын талаар. Эдгээр 3 шалгалтыг нийтээр нь CDL permit авахын тулд өгнө. Амжилттай өгсөн тохиолдолд дадлахыг хэрэгтэй болох буюу жолооны курс, сургуульд бүртгүүлэх элсэлтэнд орох эрхтэй болж байгаамаа.